Jockey application маань 2026 он гарснаар одоо шинжилэлт хийгдэж байна. За тэгээ түүнийгээ дагаад аппликейшнийг ашиглах заавар бичлэг бас шинээр оруулж байна. За утсан тавигдах шаардлагын хувьд бол iOS буюу iPhone утастай хүмүүсийн хувьд 14.0 болон түүнээс дээш үйлдвэрлэлийн системтэй байх. За Android үйлдвэрлэлийн системтэй утастай хүмүүсийн хувьд Android 7.0 болон түүнээс хойших үйлдвэрлэлийн системтэй байж аппликейшн маань ажиллах нэ. Аппликейшнийг татаж авахын тулд App Store болон Play Store-оос Jockey app гээд латин үсгээр бичиж хаагаад үнэгүй татаад суулгаад авна. За аппликейшнээ дөнгөж татаж суулгаад нэнгүүт аппликейшн таны утасны байршлын болон мэдэгдлийн функцийг ашиглах зөвшөөрөл асуудаг. Энийг заавал зөвшөөрөх гэж сонгож өгөхгүй бол дараа нь айгүй их асуудал гараад идэг. За хэрвээ та нэвтрэх нууц үг мартсан бол энд нууц үгээ мартсан уу гэсэн одоо нууц үг сэргээх хэсэг байгаа. Шинээр орж ирсэн. За энд төхөөрөмжийн дугаараа оруулаад шалгах дарахад таны төхөөрөмжинд бүртгэлтэй үндсэн утасны дугаар нь харагдана. Хэрвээ тэр нь зөв байвал код илгээх гэж хагаад үндсэн бүртгэлтэй дугаар дээрээ шинжлэгдсэн 6 оронтой нууц үгээ хүлээгээд авах боломжтой мессежээр. За нэвтрэхийн тулд эхлээд төхөөрөмжийн дугаар буюу нэвтрэх нэрээ оруулах ёстой. За доор нь нууц үг гэд нэвтрэх төвчтэй даръя. Нэвтрээд оронгот аппликейшны одоо таталтын хэсэг рүү шууд орж байгаа. За энэ заавал татах шаардлагатай гэдэг одоо үндсэн газрын зэрэг маань бүрэн бүтэн ажиллахын тулд энэ location names болон spotter data дээр харагдах хоёр дата файлыг та татаж суулгасан байх шаардлагатай. Тэгээ зүгээр татах гээл дарчна. Хэмжээ нь айгүй бага хоёр файл байгаа. Айгүй хурдан татагтаа суучна. За хамгийн доор байрлаж байгаа хоёр файл болохоор вектор газрын зэрэг болон хиймэл дагуулын сүлжээгүй үед ажиллах газрын зэрэг гэсэн хоёр таталт хийх та боломжтой. Энэ хоёрыг заавал татах шаардлагагүй. За шууд баруун дээр байрлах одоо X болон зүүн талд байрлах сум аль нэгэн дээр нь дарахад аппликейшн маань газрын зураг руугаа шилж орж байгаа. За аппликейшны үндсэн дэлгэцийн маань баруун доор байрлах бусад хэсэгт бусад гэсэн зэс дотор за хамгийн дээрээс эхлээд хэл гэж байгаа. Эндээс та ямар хэл дээр аппликейшнийг ашиглахын шууд тухайн хэл дээр дарахад аппликейшны хэл маань шууд дагаад өөрчлөгдөж байгаа. Эндээс хэлээ солих боломжтой. Төхөөрөмжийнхөө үйлчлэгээний төлбөрийг төлөе сунгая гэдэг ч юм уу. Тийм тохиолдолд яах вэ гэхээр за энэ бусад гээд цэсний хэсгээс төлбөр гэсэн хэсэг байгаа. Шууд энэ дээр дараад аль төхөөрөмжийг сонгох гэж байгаа тухайн төхөөрөмж дээр чеклээд дүн шууд автоматар бодогдоод явцдаг. За урд нь харагдж байгаа энэ жижигхэн хар сумн дээр дарах юм бол мессеж багц за идэвхжүүлэлтийн хэлбэр төлөх шаардлагатай бол идэвхжүүлэлтийн хэлбэр гэдэг ч юм уу бүгд автоматар давхар бодогдоод заавалсан одоо энийгээ төлөё гэвэл доор данс утга харах гэсэн хэсэг байгаа. Дарах юм бол доор нь за үнийн дүн ямар данс руу хийх данс гүйлгээний утга зэрэг бүгд хуулахад бэлэн болсон байдлаар харагдаж байгаа. Дээр нь дарах юм бол хуулахтай авшин та шууд банкны аппликейшн дээр оруулаад төлбөрлөх боломжтой. Дэлгэцийн зүүн доод болонд байрлах байршил гэдэг дээр дарах юм бол үндсэн газрын зураг маань нээгдэж байгаа. За газрын зураг дээрээс бол зүүн дээд булангаас эхлээд харцгаая. За энэ болохоор газрын зургийн сонголтууд. За эхнийх нь онлайн буюу интернеттэй үеийн хиймэл дагуулын газрын зураг гэж явж байгаа. За хоёр дахь нь офлайн буюу одоо сүлжээгүй үед ашиглах хиймэл дагуулын газрын зураг. За энэ газрын зургийг ашиглахын тулд заавал татаж авсан байх шаардлагатай. За татах гээд дарах юм бол бидний өмнө харсанчлан таталтын хэсэг рүү шууд аппликейшн орж байгаа. Эндээс хиймэл дагуулын суурь газрын зургийг ашиглая гэвэл татах гээд дараад татаад авна. За энэ маань хэмжээний хувьд 10.7 гигабайт буюу нэлээ бас их хэмжээтэй. Дорож 10-аас 15 минут тасралтгүй татна. За болж өгвөл та хурдан тасралтгүй сайн интернетэд холбогдсон үедээ
татаж авбал нэг зүгээр шүү нэг. За түр зогсоох бол зогсоох гэж зогсоочно. За буцаад газрын зураг руу орцгоё. За зүүн дээд тал дээрээс хоёр дахь. Энэ болохоор миний цэгүүд. За таны адууны байршлын мэдээлэл эрэхтэй тэр цэгээс тэр зүгт үлжөөнөөс тэр зүгт гэдэг ч юм уу. Таны оруулж өгсөн байршлууд цэгүүд энэ дотор харагдаж байгаа. За энэ галшир гэдэг цэг дээр жишээлбэл дээр нь хэдэлээ зүгээр дарцгаая. Дарахад газрын зураг дээр хаана байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа. За доор галшир гэдэг цэгийн маань координат хуулах боломжтойгоор харагдаж байгаа. За мөн тус цэг рүү таны байгаагаас одоо чиглүүлж өгсөн сум болон километр харагдаж байгаа. За энэ сум нь болохоор яг хэрэглэгчийн одоогийн байршилтай уялдаж лай байдлаар ажилладаг. За дахиад миний цэгүүд хэсэг рүү орцгоё. За эндээс та цэгийн хайлт хийх. За эсвэл цэгийн ард харгалзах 3 цэг дээр дараад цэгийг засах. За нэг бол координатыг нь хуулах, устгах гэх мэт үйлдэлүүдийг хийх боломжтой. Цэг яаж оруулах вэ гэхлээр газрын зураг дээрээс та ерөөсө хаач хамаагүй дээрээс нь хараад тухайн газраа таньжил байвал удаан дарсан газраа өөрийнхөө хүснээрээ нэр өгж хадгалахын тулд доор харагдах 3 сонголтын голынх нь хадгалах гэж ороод дээр нь эхлээд кирилл буюу монгол үсгээр за өвлжөө гэдэг ч юм уу. Доор нь үсгийн латин буюу англи болгоод солилцох юм. Тэгэд хоёр төрлөөр нэрээ орууллаа. Хадгалах гэж харчихна. Ингээд таны шин цэг ороод ирж байгаа. Дараагийн байршлын мэдээлэл хэрвээ саяны оруулдаг өвлжөө гэдэг цэгтэй илүү ойрхон явж байвал өвлжөөнөөс тэр зүгт гэх маягаар мэдээлэл ирээд ажиллаад явна гэсэн үг. За энд доор 3 сонголтоос зүүн талыг нь тооцоолох. За энэ дээр дарахад тус цэгээс буюу бидний сая оруулдаг өвлжөө гэдэг цэгээс төхөөрөмж болгон хэдэн цаг хэдэн минутын байдлаар аль зүгт хэдэн километр байсан бэ гэдэг одоо байршлуудыг тооцож харуулж өгч байгаа тухайн цэгээс. Зүгээр газрын зураг дээр хаач хамаагүй шууд та удаан дараад за жишээлбэл энэ зам дээр удаан дарлаа. Дахиад тооцоолох. Таны удаан дарсан цэгээс аль зүгт байгаа вэ гэдгийг дахиж шинээр аппликейшн маань тооцож харуулж байна гэсэн үг. Адууны байршлаа хэрхэн харж хянах вэ гэвэл за дэлгэцийн зүүн доод болон байрлах за доороосоо хоёр дахь гэх юм уу. Энэ дээр дарахад бүх төхөөрөмжийн хамгийн сүүлд дамжуулсан 3 байршлын мэдээлэл ингээ зэрэг харагдаж байгаа. Нэгийн тоотой нь хамгийн сүүлд ирсэн шинэ байршлын мэдээлэл гэж ойлгоно. За доошогоо хоёрын тоотой нь тэрний өмнөх цаг дээр ирсэн буюу хуучин мэдээлэл. 3 гэвэл бүр хуучин гих маягаар дараалал харагддаг. За эндээс зүгээр алин мөрөн дээр шууд дээр нь дарж болно. Дарах юм бол тухайн дарсан мэдээлэл байршлын мэдээлэл нь хаана байгаа вэ гэдэг нь газрын зураг дээр задарч харагдаж байгаа. Сүүлийн 24 байршлын мэдээлэл зэрэг харагдана гэсэн үг. Хамгийн сүүлийн байршлын мэдээлэл нь төхөөрөмж өгөхөд дугаараар хэрвээ та төхөөрөмжөндөө нэр өгчих юм бол нэрээрээ харагдана гэсэн үг. Тэрний өмнөх цаг дээрх нь ардаа 2-ын тоотой. За энийг дээшлүүлэх юм бол бас тухайн төхөөрөмжтэй холбоотой бусад мэдээллүүд нь харагдаж байгаа. За 10 дахь мэдээлэл дээр дарах юм бол 10 дахь мэдээлэл нь гэдэг ч юм уу. За доор тохиргоо гэдэг юм бол төхөөрөмжийн одоо нэр, мессеж авдаг дугаар. За үндсэн бүртгүүлсэн дугаар, нэмэлт дугаар гэх мэт юмнууд нь мэдээлэлүүд нь харагдаж байгаа. Эндээс та төхөөрөмжийнхөө өнгийг бас шууд сольж болно. За жишээлбэл бор өнгөтэй болгоё. Тэгээд хаач. Өнгө нь бор болчихж байгаа. Дахиад дарлаа. Тохиргооны хэсгээс за эндээс мэдээлэл засын мессеж авдаг дугаараа жишээлбэл солиё гэдэг ч юм уу. Тэгэх юм бол энэ дээр харагдах засах гэдээ дарахад за төхөөрөмжийн нэрээ шууд сольж болж байна. Мессеж авдаг дугаараа сольж болж байна. Гэдэг ч юм уу. Эндээс мэдээлэлээ та засаад шууд хадгалах дээр дарахад таны хүссэн өөрчлөлтөд хадгалагдаад орно гэсэн үг. Дараагийнх нь төхөөрөмжийн төлбөрөө төлөё, сунгая гэх юм бол
төлбөрлөө эндээс бас шууд яваад орох боломжтой байдаг. Хизээ дуусах, мессеж багсны үлдэгдэл. За мэдээлэл дамжуулалт хийж ажиллах цагууд, өдөрт хэдэн дамжуулалттай төхөөрөмжийн тухайн дамжуулалтын тоо зэрэг нь харагдаж байгаа. За энэ баруун дээр байрлаж байгаа төлбөрийн ард харгалзах картны одоо зураг товч дээр дарах юм бол нөгөө нэг төлбөр гэсэн хэсэг рүү яваад орсож байгаа. Эндээс та хүснээр төлбөр бас төлчих болно. За хамгийн сүүл доор баруун доор байрлах календар дээр дарах юм бол энэ яг албан ёсоор хөгжүүлэлт нь бол яг энэ хэсэг арай дуусах байгаа. Удахгүй оруулна. За сар сараар тухайн төхөөрөмж нь хэдний өдөр хэдэн мэдээлэл дамжуулж ажилласан гэдэг мэдээлэл нь харагдаж байгаа. За энэ ногоон тоонууд харагдаад байгаа нь батарей тухайн өдөр хэвийн гэж зааж очоо мэдээлэл дамжуулсан. За нэгдийн өдөр жишээлбэл тухайн төхөөрөмж 3 мэдээлэл дамжуулсан. Хоёрны өдөр 6 дамжуулсан гэдэг ч юм уу. За энэ дээр нь сараа хураагаад харж бас болно. За ингээд ухраагаадах юм бол тухайн төхөөрөмжийн одоо ногоон биш улаан хэсэг гарч ирэх хэрэгтэй. За энэ 25 оны 5 сарын 1-нд батарей муу гэж заасан. 2-нд муу, 3-нд муу гэх маягаар ингээд муу гэж явж хагаад 5 сарын 8-нд сүүлд муу гэж заагаад 9-өөс буцаад ногоон болсон байна. Тэгэхээр энэ хэрэглэгч батарейгаа одоо 9-нд сольж хийсэн л гэсэн санааг илтгэж байгаа. За дууныхаа байршлыг тэгэхээр шууд газрын зэрэг дээрээс хэрэглэгч өөрөө дээрээс нь хайж олоод ингээ арчиж болж байгаа. Хамгийн сүүлийн байршлын мэдээллүүд нь зэрэг харагдаад байж байгаа төхөөрөмж тус бүрийн. За шууд дээр нь аль нэгэн дээр нь дарах юм бол тухайн дарсан төхөөрөмжийн байр сүүлийн 24 байршлын мэдээлэл газрын зэрэг дээр ингэж дэлгэрч харагдаад одоо задарч харагдаж байгаа. За доошоо өснөгтөн байдлаар бас зэрэг харагдаж байгаа. За энд хамгийн сүүлийн байршлын мэдээлэл нэгийн тоотой 27-ны 8 цаг 14 минутын байдлаар тэнд байсан гэдэг мэдээлэл. За яг тус цэг рүү бас чиглүүлсэн километр сум ард нь харагдаж байгаа. Та одоо энэ сүүлийн байршлын мэдээлэл рүү жишээлбэл очие гэвэл ингээд доотлын сумаа хараад явхад энэ сум маань чиглүүлээд явна гэсэн үг. За давхар өөрийнхөө хаана явж байгааг та газрын зураг дээр хараад болоод очно гэсэн үг. За зүүн доор байрлах одоо энэ арааны зураг. Энд болохоор бүх төхөөрөмжийг одоо зэрэг харж байгаа. Одоо хүснэгтийн байдлаар харж байгаа гэх юм уу? Тохиргооны хэсэг гэж ойлгож байна л доо. За энэ мэдээлэл авдаг дугаарууд нь үйлчлэхний хоног хугацаа дуусах өдөр бүх юмуд нь зэрэг харагдаж байгаа. За эндээс бас та альч төхөөрөмжийн ард харгалзах 3 цэг дээр дараад байршлууд гээд дарах юм бол тухайн төхөөрөмжийн байршлууд нь газрын зэрэг дээр харагдана. За байршлаас гадна тохиргоор бас эндээс шууд орж байгаа бол болж байгаа төлбөр календар хэсгээс хамт харагдаад байж байгаа. За газрын зураг дээрх баруун дээр харагдаад байгаа нэг шугамны зурагтай. Энэ болохоор мэдээж эрэг одоо хэмжих функц. За энэ иргэнэг уулаас урагшаага ганц улаан хүрэхэд энэ хоёрын хооронд 227 км зайтай байна гэж одоо хэмжилт хийж харуулж байгаа. За баруун доор байрлах товч бол дэлгэцийг одоо өөрийн байршил руу шууд шилжүүлдэг товч байгаа.